Улсын хурал тамхины хяналтын тухай хуульд нэмэлтийн өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ 7 хоногт хэлэлцэж байна. За маргаан дагуулсан дээрх хуулийн төслийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талд үйлчилж байна уу? За эсвэл далд эдийн засгийг дэмжиж байна уу гэдэг дээр намууд эхнээсээ байр суурь илэрхийлж эхэлсэн. За тухайлх юм бол улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс иргэд аж ахуйн нэгжүүдэд ирэх татварын дарамт хитээсэн энэ үед дахин нэг татвар нэмэх санаачлагыг агуулсан хуулийн төсөл байна гэж дүгнсэн байна. Энэ хууль бол мэдээж хэрэг тамхины хор хөнөөлийг бууруулах, ялангуяа өсвөр залуу үеийг тамхины аюулаас сэргийлэх гэсэн ийм үндсэн зорилготой энийг нь бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ санал болгож байгаа татварын шийдэл нь яг эсрэг үр дүнд хүргэж магадгүй ийм нөхцөл байдалтай байна. Тамхины хяналтын тухай хуулийг батлвал тамхин бүтээгдэхүүний үн дараах байдлаар өөрчлөгдөх юм а. Өнөөдөр 4200 төгрөгөөр худалдаалж байгаа нэг хайрцаг тамхи 8000 төгрөг болж үе шаттай жил болгон нэмэгдснээрээ 2030 он гэхэд 20,000 төгрөг түрэхээр байна. Харин дэлгүүрт 22,000 төгрөгөөр худалдаалдаг веб энэ хуулийн дараа 75,000 төгрөг, халаадаг тамхи 20,000 төгрөгөөс 40,000, дагалдах төхөөрөмж нь 220,000-аас 440,000 төгрөг болохоор хуулийн төсөл тусгажээ. Тамхины хэрэглээ буурахаасаа илүүтэйгээр аль өрхийн зарлага нэмэгдэнэ. Улмаар Монгол улсад татвараас гадуур хил дамсан хууль бус тамхины 8 бий болно. Хоёрдугаарт өнөөдөр Монгол улсад бараг байдаггүй хууль бус хулих буюу нөгөө хуурамч тамхины зах зээл шинээр бий болох эрсдэл байна. Гуравдугаарт хамгийн чухал нь энэ утаад тамхины хэрэглээг бууруулах, улмаар тамхинаас гарах одоо хамгийн бодиттой арга гэж үнэлэгдэж байгаа арай хор хөнөөл багтаа орлуулах бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ хязгаарлагдана. Яагаад гэвэл үнийн хувьд өрсөлдөх боломжгүй болох юм байна янжууртаа. Ийм эрсдлүүд байгаа учраас энэ хуулиан дээр сэтгэл хөдлөлөөр гэхээсээ илүүтэй нарийн тооцоо судалгаатай ажиллах хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Эцэст нь улсын хурал энэ хуулийг батлах уу үгүй юу гэдэг сонголтыг гишүүд шийдэх болж байгаа тул сэтгэл хөдлөлөөр бас эдийн засаг, эрүүл мэнд олон улсын гэх агуулгаар судалгаануудыг эргэн харж бодит шийдвэр гаргах ёстой гэдгийг сөрөг хүчний зүгээс анхаарууллаа.